Гоо сайхны салбарын эрэлт нэмэгдийн хэрээр мэрэгжлийн бос тусгай зөвшөөрлгүй газрууд тариа пиллер, ботокс, лазер эмчилгээ зэрэг эмчилгээний чанартай үйлчилгээ хийх болжээ. Эдгээр ажилбар нь Арьс гоо-цэцлийн чиглэлээр мэрэгсэн эмчийн хяналтанд дор ариун цэвэр халдвар хамгааллын шаардлага хангасан орчинд хийх ёстой эмчилгээ юм. Гисэд дэш салаанууд дур мэдэн стандарт өртсөн нөхцөлд эмчийн хийх ёстой үйлчилгээ хийснээр олон охид бүсгүүчүүд хохирогч болжээ. Нүрээ тижээлүүлж нүрээ цэвэрлүүлж тижээлүүлж гэж гоо сайханд орсон. Тэгээд гоо сайханд ороод 2 удаа дундаа 3 хоногийн зайтай 2 удаа ороод 3 дахь дээр нь одоо ингээд дотроос нь гүн чийгшүүлнэ гээд хэлсэн. Үүдлэс гэдэг тийм нэг юу гэж таараа. Тэгээд тэрийг мэдэхгүй бас тэгэл тэрнээс хойш 10 хоногийн дараа бас нүүрэн дээгүүр ийм эдэтэ юмнууд аяг гараад харин тийм ямар ч тийм мэдээлэлгүй ягаа нэг гоо сайхны салонд ороод нүрээ илүүлж тижээл өгнө. Тэгээд тийм утгаар л би өгнө орсон. Тэгээд мэдээлэлгүйгээсээ болол яах вэ бас ээж л та. Тэг хүмүүстэй хэлэхэд бас яг юу хийж байгаа, ямар бүтээгдэхүүн хийж байгаа, он сар марын сайн харж судалж тэгэж оросоо л гэж бодож байна. Эмч мэрэгжилтнүүдийн хэлж байгаагаар салаанд тухайн хүний арсны бүрэн бүтэн байлдыг алдагдуулахгүй илэг массаж хийх зэрэг үйлчилгээг үзүүлэх ёстой байдаг. Тухайлбал тарилга хийх, мэнг үү ургацаг авах зэргээр тухайн хүний арсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх нь Арьс гоо-цэцлийн эмч хийх ёстой ажил гэдгийг онцолж байсан юм. Эмээс иргэдийн хувьд илүү сайн мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал хэллээ. Салаанд яах вэ гэхээр зэрэг арсны бүрэн бүтэн байдлыг алдуулахгүй эрүүл ахуйн илэг болоод массажинд орох бол тухайн хүнд бол чөлөөтэй тийм ээ. Харин тэр мэнгийг авах, тарилга хийх, арсан дор нь ямар нэгэн байдлаар одоо арсыг нь бүрэн бүтэн байдлыг нь алдуулах ч юм уу ямар нэгэн одоо зүү хатгаж тариа хийх асуудал бол тэр бол Арьс гоо-цэцлийн эмчийн асуудал. Тэгэхээр зэрэг энэ дээр бол маш тийм одоо цаанаасаа улсаас болно тэр хараа хяналт нь маш сайжирмаар байна. Нэрэгдийн эрүүл мэндийн боловсролын дээшлэмээр байна л гэж эмчхүүний хувьд хардаг. Тэгээд тухайн одоо саяны үйлчлүүлэгчийн хувьд болохоор зэрэг салон тарилга хийлгсэн тийм ээ. Үүдлэс тарилгыг арсны ямар давхархад хийсэн тодорхойгүй. Тэгээд дээрэс нь арсан дор нь маш хүндүртэй өвчтөө зүйл 10 хоногийн дараанаас гарсан гэж байгаа. Тэр нь алхах болон унтах одоо жоохон одоо гүүхтүүдийг л ингэж хүндүрлэж логшиж үүддэг. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ яах вэ гэхээр тухайн хүнд ажлын болоод гоо зүйн хувьд маш их хэмжээний дарамт учруулж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг үүнийг чи эмчлэх гэж маш их хэмжээний хөрөнгө зарцуулна, сэтгэл зүйн асуудал тийм ээ. Тэгэхээр зэрэг иргэд маань хаана очих вэ? Эмч юу хийх вэ? Салонд ажилладаг буюу гоо сайхан ч юу хийх үү гэдэг одоо зааг ялгаагаа маш сайн мэдмээр л санагддаг л да. Ялангуяа өсвөр насныхан болон залуу эмэгтэйчүүд сошиал орчин дахь сурталчилгаанд автаж үйлчилгээний чанар ажилтны мэрэгжлийн үнэмлэх тусгай зөвшөөрлийг нэгтлэлгүй үйлчлүүлэх нь төгөмлөнө. Үүний улмаас арсны өрөөсөл таамжрах буруу тарилгаас үүдэлтэй эдийн гэмтэл хэлбэр алдагдах зэрэг сөрөөгөр дагавар гарч байгаа юм. Эмээс иргэд гоо сайхны үйлчилгээ авахаас өмнө тухайн байгууллагын зөвшөөрөл, эмчийн мэрэгжлийн үнэмлэхийг шалгах, салон болон эмч эмнэлгийн байгууллагын үзүүлдэг үйлчилгээг хооронд нь ялгаж салах хэрэгтэй байна. Мөн хяналтын байгууллагууд стандарт шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хяналт шалгалт хийх зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсох хариуцлага тооцох арга хэмжээ авах хэрэгтэй байна.